Миний багнаас социализмд гэхдээ өвөө эмээтэй хамт өнгөрсөн учраас шашингүй ертөнцийн дундах шүтлэгийн бяцхан арал маягтай байлаа. Тэр үеийн ахмадууд тал нутаг сүм хийдээр дүүрэн байхад төрөөд тэдгэрийг нураан лам нарыг хэдсэн аим шигт үед өсчээ. Аймхай гэж чихтэйхэн. Ариулах мөргөл үйлдэхээс эхлээд өвгдийн зан үйлийг ерийн байдлаар ажиглаж байснаа бусдаас аль болох нууц үйлдэхийг харснаас хойш сэтгэл татагдж эхлэв. Хүүхэд өөрийн гэсэн нууцтай болох, хэн нэгэн нууцаа итгэж ярих, эсвэл хэн нэгний нандин нууцыг хадгалах эрмэлзэлтэй болдог үе бий. Магадгүй бусдынхаа өмнө цаашлаад нийгэм дотроо хүлээх үүргийн мэдрэмж төрж, ёс суртахууны үндс үлсийн анхны нахиа гарч эхэлдэг нь тэр бүүзаа. Эмээ маань нутгийн өгшнөр надад хямрын сан тавиулаад хүнд хэлж болдгүй юм. Тэгвэл эмээ Дэмбэр Сүрэнгаа хоёр нь өнгөрөн шүү хэмээн анхааруулснаа миний хүүч хүнд хэлэхгүй л дээ хэмээн толгой илж байсан нь санаанд үлджээ. Сүсэг бүхий настайчууд хүүхдээсээ хайдаг байсан. Хараач Жорж Орвелийн 1984 зохиолд гардаг шиг эцэг эхээ мэдээлчихнэ гэж бодохгүй л дээ. Санаандгүй ярьчихвээ. Ялангуяа мөргөх хариулах үйлдэлийг дуурайн тоглож угаад нам эвлэлийн идэвхтнүүдэд харагдахгүй хэмээн ихэд аюун ширвэтэх бөлгөө. Энэхүү хүний амнаас хов заяатаа тэнцэх нууцыг хамгаалагч болон хувирснаа мэдлээ. Ямархан нэг нууц бүлгэм нүднээс талд дугуйлангийн жинхэнэ гишүүний мэдрэмж төрж өгтлээ нууцаа хадгалах юм шүү гэсэн аархал төрнө.